За сая та бүхэндээ Монгол Улсын цилиндр хүний ажилдаа отгон жаргалын дуулсан. Ариг залуу настай үг зөвлөлөө өглөөний хөтөлбөр үргэлжилсээр байна. Бид яг одоо сонсогч та бүхэндээ өглөөнийхөө зочинтой уулзахад бэлмэллээ. За зочноо танилцуулъя. Сонсогч та бүхэн зочинтой бас ярилцаж байх зуур Монголын радиогийн шууд утас 11:30-22 дугаарт залгаж сонирхсан асуултаа асуух халамжтай. Өнөөдрийн зочноор гендрийн үндэсний хорооны ажлын албаны доктортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Баццэг оролцож байна. Сайн байна уу та? Сайхан амарсан уу? Сайн байна уу та бүхэнд энэ өглөөний мэнд хүргье. Баярлалаа. За тэгэхээр хэдүүлээ өнөөдрийн ярилцах цагаараа ерөнхийдөө гендрийн үндэсний хорооны талаар одоо танаа жишээ нь ажлын алба танаа хэлтээс ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? Гендер гээл сүүлийн үед маш их ярьж байгаа. Гендрийн тэгш бос байдал, ажлын байранд дах гендрийн тэгш байдал ялгаач гэдэг юм уу ингээл хүмүүс их яриад байгаа. Тэгээ зарим нэг хүмүүс бол яг энэ гендер гэдэг нь хүйсийн ялгаа юм болов уу? Хүйсийн тэгш биш байдлын талаар яриад байна. Тэгээ нарийн ширийн ялгаануудыг бас их мэдэхгүй байна. Тэгэхээр та гендрийн үндэсний хорооны талаар эхлээд нэг ойлголт өгөх үү? За баярлалаа. Гендрийн үндэсний хороо гэдэг байгууллага бол өөрөө Монгол Улсын одоо засгийн газрын байгууллага. За яг хуулиараа 2011 онд гендрийн эрхтгч байдлыг хангах Монгол Улсын хуулийг баталсан байдаг. За энэ хууль дээр бол гендрийн үндэсний хороог бол Монгол Улсын ерөнхий сайд одоо тэргүүлж ажиллана гэд. За тэгээ хороо нь бол одоо төрийн бус байгууллагын одоо тэнцүү оролцоотой ийм орон тооны бус одоо байгууллага байна. Харин хорооны ажлын алба нь бол түүний одоо хорооны өдөр тутмын үйл ажиллагааг одоо хэрэгжүүлэх юм төрийн захиргааны байгууллага байна гэдэг ингээд Монгол Улсын хуулийн дээр заагаад өгсөн. Өөрөөр хэлэх юм бол гендрийн одоо хөгжлийн асуудал нь Монгол Улсын ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд бол хамаарахаар ингээ хуульчилсан. Монгол Улсын засгийн газрын хуулийн дээр бас ингээ хуульчлаад заагаад оруулсан байж байгаа ийм асуудал байгаа. За тэгэхээр мэдээж хэрэг энэ утгаараа бол гендрийн үндэсний хорооны ажлын алба бол Монгол Улсад нөгөө гендрийн эрхтгч байдлыг хангах чиглэлд одоо үйл ажиллагаагаа явуулж төр болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын одоо тэнцүү оролцоог одоо хангаж, салбар дундын зохицуулалтыг хангаж ажиллах ийм чиг үүрэгтэй байгууллага гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол тодорхой ганц нэг ийм салбарын асуудал биш. Энэ маань яагаад энэ Монгол Улсын ерөнхий сайд эрхлэх асуудлын хүрээнд гендрийн асуудлыг хамааруулаад үтцсэн бэ гэдэг нь бол бас өөрөө их нэг өргөн агуулгатай л да. Тэр нь юу вэ гэхээр гендер гэдэг бол тодорхой ганц нэг юм салбар дээр одоо хамаардаг асуудал биш юм а. Энэ бол ерөөсөө нийгмийн хөгжлийн асуудал юм. Энэ дээр бол бүхэл салбар дээр бол гендрийн асуудал яригддаг. Тийм учраас энэ салбар дундын уялдааг хангах, зохицуулах, хамтран ажиллах ийм одоо асуудал учраас энийг бол яг Монгол тодорхой ганц нэг нөгөө яамны эрхлэх асуудлын хүрээнд тийм ээ нэг салбарын сайдын эрхлэх асуудлын хүрээнд биш, Монгол Улсын ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд аваач тавьсан нь ийм утга учиртай асуудал байгаа даа. За мэдээж гендрийн асуудал тэр дундаа ерөнхийдөө гендрийн тэгш бус байдал бий болоод ирэхээр ямар асуудал үүсдэм бэ гэдгийг магадгүй жоохон одоо сонсогчдоо радио сонсож байгаа хүмүүст бол тайлбарлаад хэлээд өгсөн зүг баг тийм ээ. Тэгээ эхлээд бол мэдээж гендрийн асуудал яагаад энэ бол нөгөө өөрөө тийм нийгмийн хөгжилтэй холбоотой, соёлтой холбоотой ийм нөгөө өргөн хүрээтэй асуудал л да. За энэ гендрийн асуудал яг хуу сүүлийн үед нэлээ нөгөө хүчтэй яригдж байгаа боловч Монгол Улсад ч гэсэн ер нь нэлээ нөгөө эртнээс яригдсан асуудал бүр 90-ад оноос эхэлсэн. Бүр байтугай зүгээр бид нар агуулгаар нь аваад үзэх юм бол бүр 1924 оны үндсэн хуулиас эхлэлтэй. Өөрөөр хэлэх юм бол хүн бүр одоо ялгуурлан гадуурхалтад өртөхгүй, хүн бүр эрэгтэй эмэгтэй тийм ээ хүн бүр тэгш эрэгтэй байна гэдэг энэ агуулгаар нь аваад үзэх юм бол гендрийн асуудал бол ерөөсөө манай тийм ээ үндсэн хуулиас эхлээл ингээ бүх суурин тавигдсан. Дэлхийн улс орнуудын хувьд ч тэр ялгаа байхгүй. За яг нөгөө энэ өөрөө хөгжлийн нийгэмтэй салшгүй холбоотой хөгжлийн асуудал байгаад байгаа учраас тухайн нөгөө асуудал тухайн нийгмийн хөгжилтэй холбоотой тухайн улс орны соёлтой холбоотойгоор бол нөгөө асуудлууд нь өөр өөрөөр тавигдаж ирдэг. За хуучин бол энэ гендрийн асуудал бол ерөнхийдөө нөгөө эмэгтэйчүүдийн хөгжил гэсэн одоо хандлага руу эмэгтэйчүүдийн эрх гэсэн одоо хандлага руу их дийлэнх нь явж исэн. Дэлхийд дахинд ч тэр Монгол Улсад ч тэр ялгаа байхгүй. За өнөөдөр бол эмэгтэйчүүдийн эрх гэдгээсээ илүүтэйгээр нийгмийн хөгжил гэдэг асуудал руу ороод ирсэн. Яагаад вэ гэхээр ерөөсөө нөгөө гендер гэдэг маань өөрөө бол яг бид нар зүгээр хууль одоо юуны шинжлэх ухааныхаа түвшинд бол энэ гендер гэдэг бол нийгмийн хүүс гэж тайлбарлаад идэг юм л та. Энийг яг яагаад зөвхөн ингээд гендер гэдгийг хүүс гэд ярьчихгүй гендер гэдэг үгээр нь аваад яваад байгаа юм бэ гэдэг бол бас их утга учиртай. Одоо бид нар
юун дээр ч гэсэн нөгөө англиар нь ч гэсэн ингээд үзэхлээр чинь хүйсийг бол нөгөө sex гэдэг тийм ээ. Тэгэхээр зэрэг ягаад gender гэдэг үг нь бас тусдаа байгаад байгаа юм бэ? Тэгэхээр энэ бол зөвхөн эрэгтэй эмэгтэй гэдэг нөгөө хүйсийн асуудлаар бол хязгаарлагддаггүй асуудал. Өөрөөр хэлэх юм бол хүйс гэдэг бол ерөөсөө нөгөө хүйсийн тэнцвэрт байдал. За нийгмийн нөгөө хүйс гэдэг нь юу хэлээд байгаа гэхээр ерөөсөө өнөөдөр эрэгтэй эмэгтэй хүн нөгөө байглаас заяагдсан нөгөө өгөгдөл нь өөрөө нөгөө өөр тийм ээ онцлог өөр хэрэгцээтэй. Тийм учраас нөгөө энэ онцлог өөр хэрэгцээн дээр нь тулгуурлаад одоо яг нөгөө нийгмээс бас өөр нөгөө бодлого зохицуулалтыг шаардж идэг байхгүй юу. Тэгэхээр хүн гэдэг амьтан чинь ерөөсөө дангаараа л эрэгтэй эмэгтэй хоёулаа нөгөө хоёр өөр хүн учраас өөрсдөд нь тэр тусгай хэрэгцээнд нь зориулсан тийм бодлого шийдвэр хэрэгжилтийг бол зайлшгүй нөгөө хангаж явж явах хэрэгтэй байдаг байхгүй. Тийм учраас нөгөө энийг дан хүүс гэдэг ингээд хэлчих бас болдоггүй юм асуудал байгаа даа. За яг хоо нийгэмд бас тэгдэг юм л та нөгөө гендер гэдгийг яагаад монголчилж болдгоо юм бэ гэж ярьдаг. За бид нар яг нөгөө монголчлох гээд одоо би түрүүнд хэлсэн 2011 онд гендер эрхтгч байдлыг хангах тухай хууль батлагдсан. Мэдээж хэрэг хуулийг батлахын тулд бол бүр өмнө нь хичнээн олон жил ингэж явсан л да. Энд чинь ганцхан жил ингээл нөгөө тийм бичингүүтээ их хурлаар баталждаг асуудал биш. 10 хэдэн жилийн ингээд юу хугацааг туулж иж батлагдсан байдгийг. Тэгээд бас л ингээд батлахын өмнө монгол хэлний юу зөвлөлөөр бас ордог тийм ээ. Энэ үгийг одоо яаж монголчилж болох вэ? За үнэхээр тэр хэлний зөвлөлч өөрсдөө ингэж судалж үзээд за гендер гэдэг үгийг бол ерөөсөө монгол хэлэнд шууд нөгөө хөрвүүлээд буулгачлаар нөгөө утгын илэрхийлэх тийм бол боломж алгаа энэ бол дэлхийн нийтийн юм хэллэг байгаа тайна. Тийм учраас одоо бид нар нөгөө бичлэгэн дээрээ ч гэсэн англи дээр 2 итэй бичдэг тийм ээ 2 итэй. Гэтэл яг монгол хэлэн дээр яагаад арт талд нь этэй тийм гендер гэдэг нь болохоор одоо монгол хэл монголчилж одоо ингэж юугаар нь буулгаж байгаа нэр байхгүй ингээд гендрийн эрхтгч байдлыг хангах тухай хууль гендрийн үндэсний хороо гэдэг ингээд нөгөө ийм гадаад нэр томьёо ингээд яваад идэг. Тэгээд энийгээ бол бид нар бас мэдээж хэрэг нөгөө хэлний юу хороморогоор ингээл ороод батлагдаад явцсан юм л асуудал байна л да. Тийм. Нөгөө хүйсийн тэгш биш байдал гэдээ ярих гэхээр зөвхөн гендер гэдэг чинь хүйстэй холбоотой биш болоод ирэхээр ингээд бас нэр оноочж болохгүй болоод ирж штэ тийм яг хүүс бол яг цуг дандаа явдгийн. Бид нар одоо манай хуулийн дээр ч гэсэн хүүсийн тэнцвэрт байдлыг хангасан тухай одоо тайлангаа төрийн байгууллагууд бид нарт ирүүлнэ. За гендрийн тэгш байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан гэдэг ингээ хоёр нэр томьёо яваад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар гендрийн тэгш байдлыг хангахын тулд мэдээж хэрэг нөгөө хүүсийн тэнцвэрт байдал тодорхой хэмжээгээр хангагдчих хэвээр. Тэгжээж бид нар нөгөө гендрийн тэгш байдлаа ярих байхгүй. Тийм учраас нөгөө эрэгтэй эмэгтэй хүүс тэнцвэртэй байна гэдэг яриа явагдаад байдгийн учир нь тэр өндөө байхгүй. За яг энийг яагаад заавал ингэж яриад байгаа юм бэ гэхлээр өнөөдөр дэлхийн нийтээр дэлхийн дахиндч дээр Монгол улсч дээр ялгаа байхгүй энэ одоо хүн амыг бүрдүүлж байгаа бүлэг бол ер нь бараг тэнцүү бараг л 50-50 тийм ээ 49.1 ингээ эрэгтэй эмэгтэй ингээд хоёр тэнцвэртэй яг хүүсийн төлөөлөл энэ нийгмийг бүрдүүлээд энэ Монгол улсыг дэлхийг бүрдүүлээд явж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг яг энэ хоёр хүүс бараг тэнцүү тохиолдолд бол адилхан энэ хүмүүс маань өөрөө нийгмийн хөгжилд эрэгтэй эмэгтэй хүн ялгаа байхгүй яг тэнцүү оролцож явах хэрэгтэй. Тэр нийгмийн хөгжилд яг тэнцүү оролцох тэр боломжийг нь одоо төр маань бодлогоор хангаж явах хэрэгтэй. Тэгээд тэр тэнцүү оролцсныхаа дараа мэдээж хэрэг тэр үр шимийг нь бас яг тэнцүү хүртэж явах хэрэгтэй. Ийм л асуудал байгаа байхгүй юу? Тийм учраас өөрөөр хэлбэл нөгөө өнөөдөр яагаад энэ шийдвэр гаргах төвшөнд одоо гендрийн тэгш байдал алдагдаад байна гэл өнөөдөр айгүй энэ яриа яваад байна шүү дээ. За энэ нь бас юутай холбоотой вэ гэхээр дэлхийд дахинд гендрийн тэгш бус байдлын үзүүлэлтийг одоо гаргадаг нэг юм шалгуур үзүүлэлт байдаг юм л да. Дэлхийн эдийн засгийн форум гэж жил болгон гаргадаг. За энэ дээр бол нэг гол нөгөө 4 үзүүлэлт байдгийн яг дэлхийд дахны улс орны гендрийн тэгш бус байдлын үзүүлэлтийг яг нэг 4 үзүүлэлтээр одоо харж үздэг. Тэр нь юу вэ гэхээр ерөөсөө эдийн засгийн оролцоо ямар байгаа юм тийм ээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэр тухай улс оронд нь эдийн засгийн оролцоо нь ямар байгаа юм. За эрүүл мэндийн асуудал нь ямар байгаа юм эрэгтэй эмэгтэй хүмүүс төр тий. Тэгээ боловсролын асуудал нь ямар байгаа юм. За тэгээд яг шийдвэр гаргах төвшөнд оролцоо нь яг ямар төвшөнд байгаа юм бэ гэсэн ийм 4 үзүүлэлтээр ерөнхийдөө авч үздгийн. За сая 2022 оны үзүүлэлтээр бол 146 улс орноос бол манайх 70-д орж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол манай Монгол улс бол гендрийн тэгш бус байдлын одоо байдлаараа бол гендрийн тэгш байдлыг хангасан байдлаараа бол ерөнхийдөө тэр одоо дундаж байдал явж байна тийм ээ. За гэтэл энэ дундаж дотор дундаж байна
байна гэд бид нар за яг болчихжээ гэд ингээд ингэчих болохгүй. Бид нар боловсрол эрүүл мэнд дээр бол ер нь харьцангуй бас нэг гайгүй төвшөнд яваад байгаа юм. За тэгээд одоо сүүлийн үед нөгөө эдийн засгийн оролцооны төвшингээр болохоор эмэгтэйчүүдийн оролцоонд буураад явцсан. Тэгээд шийдвэр гаргах төвшингийн оролцоогоор бүр 90 эддгээр байранд явж байгаа. Нөгөө 140 эд улс орноос ч. Тэгэхээр зэрэг нөгөө манайхан энэ хамгийн гол доошо татж байгаа тэр үзүүлэлт нь шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцооны одоо үзүүлэлтээрээ доош нь татаад байдаг ийм асуудал байгаа юм л да. Тийм учраас өнөөдөр нөгөө шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоо гэж нэг өнөөдөр их яриад байгаа асуудал нь тэр байгаад байгаа. За тэгэхээр сонсогчдоо өнөөдөр Монголын радиогийн өглөөний хөтөлбөрийн зочноор гендрийн үндэсний хорооны ажлын албаны доктортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Баццэг оролцож байна. Тэгэхээр гендер гэж юу юм? Гендрийн тэгш биш байдал гэж юу юм? За ингээд цаашлаад ярих юм бол ингээд жижиг хуваагдаад авчна. Ажлын байранд гендрийн тэгш болоод тэгш бус байдал ялгаатай байдлууд гэд яригадад явна. Энэ нөгөө урд хойноо орсон их олон асуултууд байгаад байна. Хамгийн одоо миний бодож байгаагаар амьдралтай арай ойрхон нэг юм санагдаад байгаа байхгүй. Сүүлийн үед эцэг эхчүүдийн хоорондын нэг юм одоо нийтийн сүлжээгээр их яригадаад байна штэ. Хөвгүүд манай уламжлалт сэтгэлгээний дуг нь эрэгтэй хүн, эрэгтэй хүүхэд гэдэг нэлээд дээгүүр тавигдаж албан тушаалын хөвд ч гэсэн арай өндөр албан тушаал хашиж ингэж байсаар ирсэн штэ. Одоо сүүлийн үед харин охид өндөр боловсрол эзэмшиж яваанд энэ байдал эргэж магадгүй. Тэгээд хөвгүүдийг дандаа юм болгон дээр сүүлийн үед охид урд тавигддаг болоод энэ хүүхдүүд болсон шууд утгаар нь хүлээж аваад хөвгүүдийг нэг юм загимж болдго юм шиг, зодож болдго юм шиг, дандаа ингээд нэг томото сууж явах хэрэгтэй юм шиг хүлээж аваад байна. Адилхан байх хэрэгтэй шүү гэдэг нэг ийм хандлага гарч ирээд байна. Энэ бас одоо яваандаа ч гэдэг юм яг одоогийн нөхцөл байдлаараа гендрийн тэгш байдалтай хамаатай юу? Тэг шууд хамаатай л да. За гендрийн асуудал бол маш олон асуудлыг бол өөртөө агуулж идэг. Өөрөөр хэлэх юм бол нөгөө хүүсийн нөгөө ялгаатай өөр байдал, шинж байдлаас хамааралтай угаасаа нөгөө өөр ингээд юмнууд. Тэндээс хамааралтайгаар янз янзын нөгөө асуудлууд үүсээд байдаг л да. За байглаасаа нөгөө эрэгтэй хүн чинь өөрөө эмэгтэй хүнийг бодвол нэг арай нөгөө илүү одоо хүч чадалтай тийм ээ бие физиологийн хувьд арай нөгөө том ингээд ийм юм байдаг учраас ер нь нөгөө гендрийн асуудал чинь болохоор бас нөгөө цаанаа нэг эрх мэдлийн асуудалтаас шууд нөгөө холбогдоо явчихдаг. Тэр эрх мэдэл гэдэг дотор нь болохоор тэр санхүү эдийн засгийн хувьд ч тэр тийм ээ бие махбодын хувьд ч тэр за тэгээд нөгөө албан тушаалын хувьд ч тэр ер нь бол одоо энэ гендер дээр өнөөдөр яг гендерт суурилсан хүчирхийлэл гэдэг асуудал их яригддаг байхгүй. Энэ нөгөө түрүүний яриад байгаа нөгөө ийм ялгаатай тэр нэг эрх мэдлийн илүү эрх мэдэл гэж л бид нар яриад байгаа болохоос нөгөө илүү байдлаа хүн өөрөө ерөнхийдөө нөгөө өөрийнхөө давуу байдлыг ашиглаж өөрөөсөө арай нөгөө сул дорой тэр эдийн засгийн хувьд ч юм уу бие махбодын хувьд ч юм уу тэр сул дорой хүн рүүгээ хүн чинь ер нь бол нөгөө өөрийнхөө нөгөө давуу байдлыг ашиглаад хүч хэрэглэх байдал гардаг тийм ээ. Тэр нь болохоор яг хүч хэрэглэх гэдэг нь үгээр байж болно, үйлдэлээр байж болно, сэтгэл зүгээр байж болно гэдэг маш олон төрлийн одоо хэлбэрээр илэрхийлэгдэн шүү дээ. Тэгэхээр зэрэг нөгөө энэ байдлаас үүдэлтэй ингээд бид нар хараад тахлаар одоо би түрүүнд хэлсэн өнөөдөр Монгол улсад шийдвэр гаргах төвшөнд бол ерөөсөө эмэгтэйчүүдийн оролцоо бол маш доогуур үзүүлэлт байгаа. Одоо та бүхэн ч гэсэн харж байгаа улсын их хурл гэхэд ч нөгөө эмэгтэйчүүд нь одоо 17% эзэлж байна тийм ээ 17%. За тэгээд одоо бүхэл төвшөндөө л дээ нөгөө хамгийн гол шийдвэр гаргах төвшин засгийн газрын төвшөнд за төрийн нарийн бичгийн дарга гэл ингээд ерөөсөө дээд удирдах төвшөнд бол дандаа нөгөө ер нь эрэгтэйчүүд бол 70-80% эзэлж байна. Бараг 90% эзэлж байна. За эмэгтэйчүүд бол ингээд нэг 10% эзлээд байгаа байхгүй ингээ эрх мэдлийн хувьд ч тэр. За энэ маань тэгэхээр зэрэг эндээс үүдэлт энэ нь юу яриад байгаа гэхээр түрүүний нөгөө та хоёрын асуугаад байгаа. Нөгөө уламжлалт нэг хөвшмөл нөгөө ойлголт хандлага байгаад байдаг. Нөгөө анханасаа л эрэгтэй хүн нөгөө ийм хүчтэй гэдэг нөгөө тэр ойлголтоор одоо бидний сонголт ч тэр ялгаа байхгүй нөгөө сонголтоо хийхдээ бас эрэгтэй хүнийг нөгөө илүү сонгоод байдаг. Тэгэхээр зэрэг энэ маань биднэрт нөгөө цаанаас ингээд нэг уламжлагдаад ирсэн асуудал байна. Гэтэл энэ маань ингээд даамжраад л яваад лах юм бол өнөөдөр нийгэмд эсрэгээрээ ахаад нөгөө хортой нөлөө үзүүлээд эхэлж байгаа байхгүй. Хуучин бол одоо эрэгтэйчүүд ийм хүчтэй алсыг харсан шийдвэр бодлого гаргадаг гэл эрэгтэйчүүдийг тэр үднээсээ чи гэр бүлээ аваад авч явах хэрэгтэй. Эрэгтэй хүн чадaltaй байх хэрэгтэй. Тийм ээ санхүүгийн хувьд ч тэр одоо бүх юмараа ингээд чадaltaй байх хэрэгтэй. Гэт нөгөө эрэгтэйчүүд дээр бас нөгөө хамаг
одоо ачааг нийгмээс өөрүүлээд байгаа байхгүй юу. За тэгэнгүүт нөгөө эрэгтэйчүүд тэр чинээгээрээ ахиад чи хүчтэй байх хэрэгтэй учраас уйлж болохгүй гэдэг. Одоо нөгөө багаас нь эн чинь эсэргээрээ бидний амьдралд өнөөдөр нийгэм чи өөрчлөгдөөд л байна тийм ээ. Тэг гэтэл хуучин цаг үед бол тэгээд яваад болоод байсан бол өнөөдөр тэгж болохоо болчиход байгааг бид бүхэн бүгдээрээ харж штэ. Нөгөө хөвгүүдийг маань уйлж болохгүй тэгж болохгүй гэл чи хүчтэй байх хэрэгтэй гэл нөгөө хөвгүүдтэй илүү их өндөр шаардлага бид нар нийгмээс өөрсдөө ингээ хүлээлгээд байгаа байхгүй багаас нь эхлүүлээд за тэгээ нөгөө охтуудыгаа энэ охтууд угаасаа сул дорой юм чи. За энийг одоо нөгөө эрэгтэйчүүдэд дээрлэхүүлэхгүйд бол одоо нэг боловсрал арай ядаж нэг боловсролын өндөр болгох чи доо гэд ингээд хүссэн үсээгүй нөгөө нийгэм өөрөө ингээд хариуцлага зохиогоод ингээд хариуцлага хүлээлгээд байгаа учраас багаас нь нөгөө эрэгтэй хүүхд эмэгтэй хүүхдүүдийн чинь ингээд нөгөө хоёр талд ингэж хуваагаад байгаа. Тэгэхээр өнөөдөр энэс чи үүдэлтэй яг нөгөө асуудлууд гараад ирсэн. Нөгөө эрэгтэйчүүд маань хөвгүүд маань багаасаа нөгөө хүчтэй байх ёстой гэдэг тэр нөгөө ойлголт хандлага нийгмээс өгөгдөд байгаа учраас дотроо өнөөдөр гэтэл нийгмийн амьдрал бол бухимдалтай асуудлууд зөндөө байгаад байна тийм ээ нөгөө хуучин цаг үе шиг биш. Тэгэхээр нөгөө хүн чинь хүн юм чинь нөгөө одоо хөвгүүд чинь тийм ээ нөгөө эрэгтэйчүүд чинь бухимдаж таарна болохгүй бүтгүй асуудлууд гарч таарна. Тэгээд тэрнийгээ тайлах гэхлээр нөгөө нийгмээс өгөгдсөн чи хүчтэй байх ёстой гэдэг юмдаа дарагдаад нөгөө стрессээ гадагшлуулж чаддггүй тэгэнгүүт зэрэг нөгөө буруу одоо аргаар стрессээ тайлж одоо нөгөө архиталт их байна гэж байна тийм ээ. За тэгээд амиа орлолт их байна гэж байна. Ингээд нөгөө өөрийгөө эмнэлэгт үзүүлэх, урьдчилан сэргийлэх тэр үйлчлэгт хамрагдахгүй байна. Нөгөө нэг гордос дорой хандаад байна шүү дээ. Одоо нөгөө эмнэлэг рүү очиод үзүүлчихлээр нэг л тийм сул дорой юм шиг санагдал. Тэгэл хизээ хойно нас өндөр болсон хойно тийм ээ нөгөө өөртөө эмнэлэгт очиж хандхлаар аль хэдийн нөгөөд өвчний асуудлууд нь хүндэрсэн байх жишээтэй. Тийм учраас өнөөдөр Монгол эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү бараг 10 жилийн зөрүүтэй болцсон тийм ээ. Энэ бол өнөөдөр бол аюул том асуудал болсон явж байгаа жишээ нэ. Тийм учраас өнөөдөр засгийн газар одоо бодлогоороо энэ эрэгтэй эмэгтэй хүний дундаж насны зөрүүг одоо багасгахын тулд тийм ээ одоо бас бодлогоор ингэж хөтөлбөр арга хэмжээнүүд хэрэгжүүлээд эхэлж байна. Энийг бол бид нар багаас нь хүүхдүүдийг тийм ээ бүр сургууль дунд сургууль биш бүр тийм ээ сургуулийн өмнөх нас бүр байтугай бид нар эцэг эхчүүд бид нар хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхдээ хүртэл энэ дээр бол өөрсдөө анхаарлаа хандуулах хэрэгтэй. Яванда одоо нөгөө хүүхэд маань ямар хүн болж хүмүүжвэ. Тэгэхээр гендрийн асуудал бол ер нь бол хамгийн гол нь зүгээр энгийнээр хэлэхэд бол бид нар ерөөсөө бидний ингээ амьдралын чанар сайжирч авах асуудал байхгүй. Ерөөсөө гендрийн тэгш байдал хангагдана гэдэг бол ерөөсөө хүн бүр бидний ерөөсөө эцсийн зорилго тэр штэ нөгөө сайхан л амьдрах хэвээр. Сайхан амьдрахын төлөө л өнөөдөр ажиллаж байна, тийм ээ сурч байна. А хүмүүсээ ард иргэдээ сайхан амьдруулахын тулд бас засаг төр маань одоо үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгэхээр зэрэг одоо гендрийн тэгш байдал хангагдахын хамгийн гол одоо үзүүлэлт бол одоо хүний тийм ээ одоо амьдралын чанар л сайжирсан байх ёстой гэдэг л бол юм. Түрүүн бас өөрөө чи яриан дээр гарч байгаа шиг үл ерөнхийдөө жишээлх юм бол их дээд сургууль төгсөж хүмүүсээс ингээд судалгаа авах юм бол магадгүй хэдэн хувьтай эмэгтэйчүүд ч юм уу одоо илүү одоо бол ер нь эмэгтэйчүүд давмгаалцсан байгаа болов. Тий, давмгаалцсан. Хэдэн хувьтай байна гэдгийг бас нэг. Тэгэхээр энэ байдал явандаа өөрчлөгдөх болоод уламжлал сэтгэлгээгээр ирчүүд ерөнхийдөө давуу байсаар одоо давуу байгаа штэ. Гэтэл одооны хүүхдүүдийн охид илүү манлайлагч байна. Охид илүү өндөр боловсрал эзэмшиж байна. Тийм. Тэгэхээр энэ байдал одоо хэдэн жилийн дараа чи нэг юм эргэгч гэдэг юм уу? Эсвэл юмд яг тэнцэх боломж байгаа юу? Тэгж энэ гендрийн асуудал бол өөрөө айгуу тийм бас эмзэг асуудал л та. Энийг бол ерөөсөө өнөөдөр ингээд шууд одоо нэг бодлого гаргаад шууд шийдчих асуудал биш. Энд чинь нөгөө би түрүүнд хэлсэн нийгмийн соёлтой, хүмүүсийн уламжлалт, зан заншилтай, бүр ойлголт, хандлагатай холбоотой асуудал хгүй. Тэгээ хандлагыг хүний ойлголт, хандлагыг өөрчилнө гэдэг бол маш хэцүү ажил байхгүй. Байнгын нөлөөлөл хийж явах хэрэгтэй. Тэгэхээр энийг бол би бол ойрын үед төдөн жил гэж хэлэхэд бол хэцүү байхгүй тийм ээ. Одоо бид нар чи бүр хэдэн жил ингээд ийм нэг хөвшцэн ойлголт хандлагууд байгаа байхгүй. Энийг чи өөрчлөхийн тулд нөлөөллийн ажлыг бол тасралтгүй хийж явах хэрэгтэй. За сая тэр боловсролын салбар дээр бол угаасаа хүүсийн тэнцвэр алдагдцсан. Үнэ эрүүл мэндийн салбар дээр хүүсийн тэнцвэр алдагдцсан. Хүүсийн тэнцвэр алдагдсан салбарууд бол байж байгаа. За тэгэхээр зэрэг энэ дээр боловсролын амнаас бол яг ингээд хүүсийн байдлаар ингээд бүр сайхан статистик жил болгон гаргадаг юм л та. Тэгэхээр зэрэг мэдээж та бүхэн ч гэсэн мэдж байгаа бага сургууль, дунд сургууль гэл нөгөө дээшлэх тусам л нөгөө эмэгтэйчүүдийн тоо ихсэл одоо тийм ээ 80-20% та нөгөө дээд сургууль сурч байгаа оюутнуудын чинь ингээд тоо харьцаа тийм байгаа тийм. За гендрийн эрхтгч байдлыг хангах тухай хууль дээр нэг заалт байдгийг. Тэр нь юу вэ гэхээр нөгөө
төр тусгай арга хэмжээ авна гэж. Би түрүүнд бас эхлээд ярилцлагын өмнө хэлсэн. Гендрийн үндэсний хороо бол өөрөө засгийн газрын байгууллага. Тийм учраас нөгөө хүмүүст адилхан нөгөө оролцох, тийм ээ, нийгмийн хөгжилд оролцох, үр шимийн хүртэх тэр боломжийг олгохын төлөө ажиллах ёстой байхгүй юу? Тэгэхээр зэрэг тэрний маань нэг зохицуулалт нь болохоор хуулийн дээр тэр төр тусгай арга хэмжээ авна гэж заасан байдгийг. Тэр нь одоо яг энэ асуудал дээр мэдээж хэрэг энэ нийгмийн хөгжлийн явцад бол тодорхой салбарууд дээр яг ингээд хүүсийн тэнцвэртэй байдал алдагдаад явж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол төр бодлогоороо зохицуулт хийх хэрэгтэй гэж байгаа юм. Тэгэхээр тэрийг нь одоо яг жишээлх юм бол боловсролын салбар дээр ингээ хүүсийн тэнцвэр алдагдчихлаа. Эмэгтэй оюутнууд суралцагчид их байна, эрэгтэйчүүд орж ирэхгүй байна. Тэгэхээр энийг бол одоо бодлогоороо боловсролын яам тийм ээ хамаа одоо тэр асуудлыг хариуцж байгаа тэр байгууллагууд маань өөрөө юм төр арга хэмжээ авч болно гэж заасан байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэр эрэгтэй оюутнуудыг татахын тулд одоо хөнгөлөлт урамшууллын хэлбэрээр ч байдаг юм уу? Одоо тэр чухам яг ямар арга хэрэгслөө? Ямар ч лсэн ингээд эрэгтэйчүүдийг татахын тулд илүү нөгөө давуу байдлыг олгох тийм одоо зохицуулалт хийж болно. Энэ бол одоо ялгуурлан гадуурхалт бол биш. Яагаад гэвэл тухайн салбарт хүүсийн тэнцвэр алдагдсан байгаа учраас энүүнийг одоо зохистой хэмжээнд хүрэхийн тулд төрөөс тусгай арга хэмжээд авч болно. Тэгээд тэр одоо тэнцвэр одоо ингээд ерөнхийдөө тийм ээ ингээд гайгүй төвшөнд ирчих юм бол тэр арга хэмжээг зогсооно гэдэг. Энийг нөгөө төр тусгай арга хэмжээ гэж байгаа байхгүй. Тэгэхээр ийм зохицуулалт бол байж идэг. Тэгэхээр зэрэг энэ зохицуулалтыг бас бид нар тухайн салбаруудад одоо нөгөө түрүүнд хэлсэн салбар дундын одоо зохицуулалтыг бид одоо хийдэг байгууллага гэх. Тийм учраас бид бол одоо эрүүл мэндийн яам тийм ээ боловсрал шинжлэх ухааны яамтай ингээ хамтарч ажиллаад ийм нөгөө төр тусгай арга хэмжээ авч одоо энэ асуудлуудыг бол ингэж одоо журмалж байдаг юм уу тийм ээ тэр тухайн байгууллага салбарынхаа өөрийнхөө дотоод асуудлаар бол ингээд журмалж гол боломжтой юм байгаа юм. Энд чинь цаашдаа бидний одоо бас ирээдүйд их нөгөө бас харанг дэлдэж эхлэх асуудалхгүй одооноос бараг дэлдээд явж байгаа асуудал байгаа тийм ээ. Тэгэхээр тийм зохицуулт бол бас байж болдог. За зочны цаг үргэлжилж байна. Та түрүү хэлсэн тийм ээ, ер нь одоо хүний үзэл бодлыг ч гэдэм юм ямар нэг юм зүйл ингээд хилээл шууд тэр нь биелээд явчихгүй нөлөөлөл ажил хэрэгтэй, цаг хугацаа шаардлагатай гэдэг жааш штэ. Гендер гэдээ ярихаар эмэгтэйчүүдийн хөгжлийн тухай илүү яригадаад байдаг гэсэн. Эмэгтэйчүүд нөгөө хоцроод байдаг болохоор ч гэдэм юм уу, нийгэмд эзлэх байр суурь арай доогоор байдаг болохоор тэгдэг байсан баг. Тэгэхээр одоо нөлөөллийн ажил гэхээр гендерийн үндэсний хорооноос ямар ажлууд зохион байгуулж байгаа вэ? Одоо хэвлэл мэдээллээр зар сурталчилгаа, видео бичлэгүүд байд юм уу? Энд тэнд байгууллагуудтай уулзалт байдаг юм уу? Тэгээ гендрийн үндэсний хорооны үндсэн гол чиг үүргүүдийн нэг бол ерөөсөө нэг олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх чиглэлээр одоо нөлөөлөл ухуулах сурталчилгааны ажлуудыг бол хийх үүрэгтэй. За энэ хүрээнд бол мэдээж төрийн бус байгууллагуудад одоо ажиллаж байгаа албан агчдыг бол одоо нөгөө сургалтын ажлууд бол байнга хийгдэн, тасралтгүй хийгдэн. За энэ хүрээндээ бүр гендрийн сургагч багшийг хүртэл бэлтгэдэг. За тэгээд бид чинь орон нутагт энэ төр байнгын одоо ингээд бүр тогтцсон тийм бүсчилсэн сургалт семинаруудыг хийн. За түүнээс гадна мэдээж хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа бол хамтарч за олон нийт рүү чиглэсэн тийм нөгөө кампанит ажлуудыг бол өрнүүлдэг. За энэ дотор бол голлож байнга одоо бүр тогтцсон ажлууд бол одоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр байж байна тийм ээ. Монгол цэргийн өдрүүд байж байна. За тэгээд гендер суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян гээд гих мэтчлэн за дээр нь бүр цагаан тууцтны аян гээд яг нөгөө эрэгтэй эмэгтэй хүний одоо эрхийн төлөө ингээд ажилтдаг янз янзын нөгөө хөдөлгөөнүүдийн юм үйл ажиллагааг бол бид нар тасралтгүй хийж байна л да. За тэгээд хэвлэл мэдээллийн байгууллагатай бол бид одоо манай Монголын үндэсний радио телевизтэй тухайлах юм бол радио телевизийг түрүүнд би хэлсэн гендрийн үндэсний хороо бол одоо нөгөө төрийн бус иргэний нийгмийн байгууллагын тэнцүү оролцоотой юм орон тооны бос юм гишүүд байж байгаа тийм ээ ажлын албаны дээр маань. Тэгэхээр энэ дээр бол яг нөлөөллийн ажил бол зайлшгүй шаардлагатай байна гэдэг үүднээс Монголын үндэсний радио телевизийн одоо захирлыг одоо өнгөрсөн жил одоо нэг шинээр манайх нэг бүрэлдэхүүндээ оруулсан байж байгаа. За тэрний өмнө бол одоо хэвлэлийн хүрээл Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэл энтергээд төлөөллүүд бол байдаг л да. За энэ хүрээндээ бид одоо үндэсний радио телевизтэй бол санамж чиг байгуулад ингээм хамтын ажиллагааг ингээд үргэлжлүүлээд явж байна. За тэгээ мэдээж бусад бас хэвлэл мэдээллийн байгууллагуудтай одоо хамтарч ажиллах за сэтгүүлчдийг одоо сургах ийм ажлуудыг бол тасралтгүй бол одоо хийж явж байгаа. За энэ хүрээндээ мэдээж хэрэг олон нийтийн ойлголтыг одоо өөрчлөх чиглэлээр богино хэмжээний шторк тийм ээ одоо баримтатаа нэвтрүүлэг
гих мэтчлэнгийн одоо ажлуудыг бол хийж гэн. За мэдээж хэрэг нөгөө төрийн байгууллага учраас төсөв санхүүгийн хувьд бол нэг хязгаарлагдмал хүрээнд ажилладаг. Тэгэхээр энэ яг ямар ч лээсэн үйл ажиллагаагаа явуулахын тулд бид одоо гадны олон улсын одоо хөгжлийн түншлэгч байгууллагуудаас одоо бас дэмжлэг авч энэ ажлуудыг бол бас тодорхой хэмжээнд бол бас зохион байгуулан явдаг л да. Гендрийн үндэсний хорооны ажлын алба маань бол өөрөө яг үндсэндээ бол нэг 14 хүний л бүрэлдэхүүнтэй. Тэгээд 14 хүн бол ер нь бол үндэсний хэмжээнд ажиллаж гин гэж бол та бүхэн бас ойлгох хэрэгтэй. Тэгэхдээ энийг бол бид нар ямар зохицуулт хийдэг вэ гэхлээр яг бүх орон нутаг болоод салбаруудад бол нөгөө гендрийн салбар зөвлөл хороог бол байгуулна гэж бол одоо дүрмэн дээрээ заагаад ингээд орон нутаг болоод нөгөө салбаруудад бол нэг гендрийн асуудал эрхэлсэн одоо хавсарч гүйцэтгэдэг нэг тийм одоо ажилтнтай. За тэгээд эднэрийгээ бол мэдээж хэрэг нөгөө өөрсдийнхөө үйл ажиллагаанд татан оролцуулах журмаа одоо байдлаар үндэсний хэмжээнд бол үйл ажиллагаагаа явуулдаг. За тэгээд иймэрхүү нэг олон нийтийн нөлөөллийн ажлууд дээр бас тэр салбарын яамдуудтайгаа орон нутгийнхаа одоо төрийн албаагчдтай ингэж хамтарч ажилладаг гэсэн үг. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн зочноор сонсогчдоо гендрийн үндэсний хорооны ажлын албаны доктортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Баццэг оролцлоо. Ерөнхийдөө гендер гэж юу юм? Гендрийн одоо эрхтэгч байдлын тухай гендрийн үндэсний хороо ямар үйл ажиллагаа явуулдаг гэдэг ингээд ерөнхий мэдээлэл өгч ярилцсан. Дараагийн 7 хоногийн нэвтрүүлгийн 2 дахь хэсгээр ажлын байран дахь гендрийн ялгаа тэгш болон тэгш бус байдлын талаар үргэлжлүүлээд ярина. Нөгөө монголчуудад эрэгтэйчүүд арай илүү байгаад байдаг. Нөгөө эмэгтэйчүүд октоодын хөгжил одоо тэнцүү байх тухай нөлөөлж гин гэдээсэн чинь энэ нөлөөлөл их сайн явцсан болов гэж бодоод энэ сүүлийн үеийн хүүхдүүдээс харахад бараг ингээд илүү одоо давцсан ч яваад байгаа юм уу те нөлөөллийн ажил бас чухал юм байна. Гендрийн асуудал ярихаар ерөнхийдөө ингээд нөгөө өөр өөрсдийнхөө тухай магадгүй би ч эрэгтэйчүүдийн өмнөөс ч юм ингээд би бас эмэгтэйчүүдийн өмнөөс асуумаар ийм бас нөлөөлийн зүйл. Энэ бас гендрийн асуудал орж ирээд байгаа шүү тий. Өөрсдийгөө төлөөлж асуугаад байдаг. Хүүсээ төлөөд. Тий энэ бол ерөөсөө гендрийн асуудал бол ганцхан эмэгтэй хүний асуудал биш юм байна гэдгийг бол одоо манай тийм ээ нийгэм одоо ер нь бол мэддэг болчихж байгаа байхгүй. Энэ бол ерөөсөө л бид адилхан л одоо эрэгтэй эмэгтэй хүмүүс одоо ингээ адилхан одоо бид нар одоо яг ямар асуудал ер нь бол нөгөө гендрийн тэгш байдал гэдэг маань аль одоо хөөсийнх нь эрхийн асуудал илүү нөгөө тийм ээ хөндөгдөөд байна вэ? Тийшэл чиглэж ажиллана гэсэн үг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр хуучин бол ихэнх тохиолдолд би нөгөө түрүүнд хэлээд байгаа эрх мэдэл бол ихэнхдээ нөгөө эрэгтэйчүүд давмгаа аваад байгаа учраас нөгөө эрэгтэй хүмүүс эмэгтэй хүний онцлог хэрэгцээ шаардлагыг нөгөө мэдэхгүй учраас нөгөө эрэгтэйчүүдийнхаа нүдээр харж нөгөө бодлогоо нөгөө боловсруулдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр зэрэг бас нөгөө нийгэмд нөгөө эмэгтэйчүүдийн маань асуудлууд шийдэгдэж чадахгүй үлдээд байдаг асуудал. Тийм учраас нөгөө шийдвэр гаргах төвшөнд ер нь бол одоо эрэгтэй эмэгтэй хүний оролцоог бол тэнцвэртэй болгох зайлшгүй шаардлагатай гэдэг юм яригадаад байгаагийн гол утга учир нь тэр байгаа байхгүй. Өнөөдөр нийгэм ч гэсэн одоо бид нар бүр тэр тогтцсон байгаад байна шүү дээ. Нөгөө хэдэ эмэгтэй гишүүд тийм ээ шийдвэр гаргах төвшөнд байгаа эмэгтэйчүүд одоо тэгэл нэг тэр хүүхдийн асуудал гэр бүлийн асуудлыг ярьж явах ёстой юм шигээр л байгаад байдаг. Тэр асуудал нь их тийм нэг одоо нэг энгийн одоо их амархан асуудал юм шиг бүр за муугаар хэлээ бүр тийм нэг сул сэдв юм шиг бүр тийм ойлголт. Гэтэл тэр чинь бидний харин ч хамгийн хүчтэй, хамгийн суур тийм одоо асуудал واخгүй тэр гэр бүлийн асуудал гэдэг чинь тийм ээ. Тэр хүүхдийн асуудал гэдэг чинь бидний нэн тэргуунд тавьж явах хэрэгтэй. Ерөөсөө өнөөдөр улс орны хөгжил, эдийн засгийн хөгжлийн асуудал чинь юу юм бэ? Гэр бүлийн хөгжил тийм ээ. Тэр бид түрүүнд хэлээд байгаа бид нар ерөөсөө хамгийн гол яваад байгаа юм юу юм бэ? Амьдралын чанар сайжрах асуудал واخгүй юу? Тэгэхээр тэндээсээ тэрийг чинь одоо хэрвээ тийм ээ. Одоо нэг жижиг асуудал мэтэр одоо ярьж бол ерөөсөө болохгүй. Энэ дээр тийм учраас нөгөө бидний дөрөвний хэлээд байгаа нөө эрэгтэйчүүд нэг том сэдв томоор хардаг гэдэг шиг нөгөөдгөө ярьчихлаар нэг жижиг одоо асуудал руу ороод байгаа юм шигээр энэ хандлага бас бид нар өөрчлөх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр эрэгтэйчүүдийн хандлагыг бас бид нар тэгж өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр энийгээ бол бид нар нөгөө өөрсдөө хамтын хүчээр ойлгохгүй. Хүн нөгөө мэдэхгүй юм бол нөгөө ойлгохгүй байгаа байхгүй. Тийм учраас бид нар байнга нөгөө тасралтгүй нөлөөллийн ажил тийм ээ одоо таниулан мэдүүлэх ажлыг бол тасралтгүй хийх шаардлагатай байгаа байхгүй. Эн чинь бол тийм асуудал юм аа гэдэг эрэгтэйчүүдтэй бид нар асуудлыг
ойлгуулах хэрэгтэй. Та бүхэн одоо эрэгтэйчүүдийн ийм асуудлууд хөндөгдөд байна. Энд чинь цаашдаа ийм хор нөлөөтэй таны хүүхдэд одоо ирээдүйд чинь одоо ийм болох нэ гэдэг байдлаар нь бас хандаж ойлгуулах одоо хамтарч ажиллах хэрэгтэй л дээ. Яг хуучин нэг алдаа байдаг юм. Нөгөө эрэгтэй эмэгтэйг ингэж нэг нөгөө эсрэгцүүлж нэг ярьдаг. Одоо бол бид үгүй бид нөгөө хамтдаа энэ асуудлыг шийдвэрлэж гарах хэрэгтэй. Эрэгтэй эмэгтэй энэ бол ягаад гэвэл эрэгтэй эмэгтэй хүн чинь одоо байглаасаа эрэгтэй эмэгтэй хоёр хүн нийлж нэг гэр бүл одоо бий болж дундаас нь үр хүүхэд гарч байгаа. Тэгэхээр зэрэг хизээч одоо энэ бол эрэгтэй хүний асуудал, эмэгтэй хүний асуудал гэж ярьж болохгүй болчихж байгаа байхгүй. Энэ бол ерөөсөө бид бүхний амьдралын чанар бол ерөөсөө бидний одоо энэ хамтын энэ нөхцөл байдлаас ч шууд хамаарна л гэдэг. За баярлалаа. Санал нийлж ийн гэдэг дуусчих байна. Тэгээс ингээ үргэлжлүүлээд явна. Бас ингээд үргэлжлүүлээд асуумар зүйлүүд олон байна. Гэхдээ бидний нэвтрүүлгийн хугацаа энэ дүрээд өндөрлж байгаа учраас ямар ч байсан танд баярлалаа. Баярлалаа танд. Дараа 7 хоногт үргэлжлүүлээд ажлын байранд дах гендрийн тэгш биш байдлын талаар ярилцгаая. За хөтөлбөрийн төгсгөл сонсогчдоо Монгол Улсын ардын жүжигчин Чимэт Цэгийн шүлэг Бат сайхны аялгау, Тэнгэр эжим нүршүү дуу говьртуурын хамтлаг Монгол Улсын ардын жүжигчин Чимэт Цэтэй хамтран дууснаар сонсогчдод зориулъя. Өнөө өглөөний энэ 7 хоногийн Монголын радиогийн өглөөний хөтөлбөрт хамтдаа байсан сонсогч та бүхэнд маш их баярлалаа. 신게 쓴도
주시는오다 아야가당 오야다 암투다당